2024-өөс 2025 оны хичээлийн шинэ жилийн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хэрхэн илгээх вэ? Иргэн та e-Mongolia системд нэвтрэн орж үйлчлэгээ цэсээс нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчлэгийг сонгоно. Үйлчлэгээ авах товч дээр дарснаар таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд хүсэлт илгээх хүүхдийн нэрийг сонгож цааш үргэлжлүүлнэ. Таны хүүхэд хуучин бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлж явхаар бол хамруулна буюу тим гэсэн сонголтыг дарж мессеж хүлээн авах утасны дугаарыг оруулан хүсэлтээ илгээнэ. Хэрв өөр цэцэрлэгт хуваарлах хүсэлтэй эсвэл хаягийн шилжилт төлөвлөгөө хийх бол хамруулна буюу үгүй гэсэн сонголтыг хийнэ. Дэлгэцээр шилжилт төлөвлөгөө хийх хэсэг сонголт гарч ирэхээс гадна анхааруулга мэдээлэл гарч ирэх бөгөөд тухайн мэдээлэлтэй сайдад танилцж өөрийн мессеж хүлээн авах утасны дугаарыг оруулан хүсэлтээ илгээгээрэй. Хүсэлт хүлээн авах хугацаа 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал явагдах бөгөөд дараалал тогтоогоогүй тул та заасан хугацаанд аль ч өдөр хүсэлтээ илгээх боломжтой. Мөн хаягийн шилжилт төлөвлөгөө хийх эцсийн хугацаа 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгуур болохыг анхаарна. Цэцэрлэгийн хүсэлтийг цахимаар шийдэе. e-Mongolia